Би бол Монголын хаан. 40 төвний хаан. Би бол Чингисийн өрөөтөн. Тийм ээ. Би бол. Энэ бол Лигтэн хаан. Өөрийн нэгтгсэн монголчуудтай ярьж байгаа. Монголын нэг хэсэгхэн аймгийн удирдагч. Гэтэ өөрийгөө Чингисийн одоо бүх Монголын хаан гэдэг. Тийм ээ. Энэ бол 17 дугаар зууны Монгол. Ямар ч нэгдсэн удирдагч байхгүй. Ноёдуудаас тогтно. Гэснээр хооронд анхааралтай. Харин хажууд нь зөрчид овгийн манж буюу Чин улс. Тэгээ болдог ясаар дайн. Арван долдугаар зууны ихэр 300 жилийн настай Миг дайнастийн цэргийн хувьд эдийн засгийн хувьд ч хямралд ороод байв. Иргэдний эдийн засгийн хямралд орж бослох гаргаж эхлэв. Бүр дамжсаар бараг бүх л хотуудад гарч ирсэн. Тэгээ Бээжин хотод болж ирсэн. Тэгээд иргэдийн бослого дамжихгүй бас улс орны нөхцөлийг бодоод Минг улс ийм шийдвэр гаргасан. Чин улсаас тусламж гуйсан. Сайн уу Чин улсаа надад тусламж хэрэгтэй байна. Тэгөө. Гэтэ зөвхөн тусламжтэй. Цэрэг оруулж ирэхгүй штэ. Юу гэдэг юм бэ? Чин улс Минг улсын 1662 онд туслахын эртээгээр эзэлсэн. Байж та монголчууд яасан юм? Буцъя. Алх Монголын за ялангуяа цахирын эсхийг Лигтэн хаан эзэмшиж байлаа. Энэ үед монголчууд мөнгө, эрх мэдлийн төлөө бараг л нохоо шиг байцгаасан. За байж та манай эднэр үе үед л мөнгөнд дарагдах юм. Гэс аврахгүй бол надад ч өглөө. Харин монголчууд ялангуяа Лигтэн яаж мөнгө олдог байсан бэ гэвэл өөрсдөө байгаа газраа ашигладаг байсан. Яаж юу гэвэл Чин улсын хооронд хаалт үүсгдэг. Тэгээд тэдрээс нэг нь хамгаалж өгдөг. Энэ бол бидний Чин улсаас хамгаалах төлбөр. Асуудалгүй. Лигтэн юу вэ? Би ч мөнгөгөө өстэй. Тийм л дээ. Тэгээ яагаад? Тэгээ чи яах юм? Би тань зарлаа. Тэгээ шууд л цахирыг эзэлсэн. Гэтэ байж та Минг улс руу буцаад очие. Монголын тэнүүлсээр 1636 он гэхэд буулгаж авснаар хятадуудыг буулгаж авах тал дээр анхаарч эхэлсэн. Маш удаан бодсон. Та агтагч боловсруулсан. Тэгээд бүхэл бүтэн 17 жилийн дараа буулга авсан. Ямар хөө байсан гэвэл за би ингээд өхлийн эслэ хийж дуслаа. Дэлхийдээ буцсан төрөй даа. Минг улсад 1650 онд ингээд 1462 он гэхэд Минг улс Чин улсад бүрэн ойрхлоо тогтоолоо. Ингээд зэргүүд оруулж ирлээ. Үүний дараа бүр шууд шинэ улс төрийн систем. За одоо бидний Чин улс төрийн систем хэрэгтэй байна. Системээ хүмүүсийн эрх чөлөөг боож хөгжих зорилготой коммунист систем үү? Эсвэл эрх чөлөөг нээх нэртэй хүмүүсийн амьдралыг үн цэнэгүй болгодог либерализм үү? Зүгээр бид манчууд өөрсдөө л хаан болгох гэсэн. Хаантаа та болон аав чинь Минг улсыг эзлэх энэ их хичээл зүтгэлчин бүтлээ. Тийм ээ боллоо. Ингээд тайван байж улсаа бот. Игээ моглаа. Өөгийн болно. Чи монголчуудыг эзлэн авах хэрэгтэй. Яг л тэд бидний сэргэж байхад сүрүүлсэн шиг. Игээ моглаа. Өөгийн аз болно. Чи монголчуудыг эзэлж бидний өршөөг авах хэрэгтэй. Яг л бидний яасан шиг. Чи надтай адилхан уу? Харин ингээ Монгол руу орцгоё. Монголчууд халах ойд гэсэн хоёр хэсгээс согтно. Тэгээ бүр дотроо дахиад хуваагдана. Нэг нэгэндээ дургу. Харин нөгөөдөл нь залгаа авахтай дахиад бас нэг нэгэндээ дургу. Харин үеийн манжи хамгийн том хооллогын шалтгаан нь хаана байсан? Хаантаа ядуур л гэсэд байна. Тэгвэл ядуу хүмүүсийг устгах. Гайхамшигтай. Ер нь тийм дээрлэхэл дэлгэрэх ёсгүй өнтөрсөн баннер хийгээл, дуу хийгээл усна гэж байхгүй шүү дээ. Ер нь тэгээд асуудал байж иж төр тогтно л доо. Шидэгчүүл байхгүй болно шүү дээ. Тэгээд яг монголчууд манжруу орж байсан чи их нь ороогүй байсан. За бүр чи нэрээ дахиж эзэж битгий ярьцаарай. Хоёулаа тэгвэл нийлээ. За хол бай. Хоёулаа буцаад нийлээ.
Яг л токсик харилцаа шиг. Тэгээд их амгалан яаж монголчуудыг эзлэх вэ гэж бодож эхэлсэн. Яаж монголчуудыг буулгаж авах вэ? Гүч дугаа байл та. Юу? Шашин. Ямар сайхан өглөө вэ? Их амгалан эрүүлэнх. Энэ бидийг эзлэх хүмүүс дайрж байна. Хэн бэ? Манчууд уу? Үгүй, лигтаа. 17-р зууны дунд үед Чингис хаан харин монголчууд онж байсан. Харин энэ үед монголчууд шин шашаа оруулж ирсэн. Төвдөөс авсан боддын шашин. Зорилго нь юу вэ гэвэл Франче павар. Ерөнхийдөө энэ үеэс төвдүүдийн гартны тарих атгагддаг болсон. Хиний тарих вэ гэвэл монголчуудын. Цааш яваад харъя л та. Ууртай нэг нэгэндээ дургу бас тарихгүй. Яагаад гэвэл бүр яг иймэрхүү. Ирээдүйд мань хүмүүс танаа газар нутагт байгаагүй ч та нарыг эзлэн төрөнгөөлж зовоосон. Бүр алсан шүү заа юу. Юу вэ? Мань хүмүүс чинь бидэнд алдахгүй шүүргээд бага юм өгдөг гэсэн штэ. Зүгээр л тийм заа юу. За яг энэ үеэр хоёр хүчрхэг усад гарч ирсэн. Тэгээд талаас нь Оросод, харин доод талаас нь зүүн гарын хаан тус. Галтан башигтын дор 1200 гаруй хот усуудыг эзлэн гарч ирсэн. Ийхэн монголчууд буцаад амарлаа. Галтан башигтын өдөрцөн зүүн гарын хаан тус. Харин нөгөөх нь зам базрын толгойлсон. Meanwhile тэгээд чин улс хоёр монголоос айж бас санаа зовж гисэн. Нэг иймэрхүү. Монголоо хүрээдэр. За на хоёлаа нийлэх нь дээр босоо. Өө чи яаж хор удах чадж байна? Манай чи. Хүн алдаж болно штэ. Магадгүй галтан башигт ингэж бодсон баг. Ороос чин улс дайраад байдаг. Харин их Монголыг буцааж нэгтгэмээр байдаг. Оросод бас эвгүй байгаа. Юу ч гэсэн халах Монгол руу дайрч хамгийн боломжит муу шийдвэр гаргав. 1688 онд халах Монгол руу зүүн гарын хаанд улсаас 30,000 зэрэгээр дайрсан. Ийхүү халах Монгол бас зүүн гарын хаанд улсыг дайрлаа. Зүүн гарын хаанд улс нь л хүчрэг байсан. Тэгээ яд хөнгөө эзлэн дөрөнгөлж байсан халах монголчууд зүгтэх шалтгаан болсон. Ийхүү манжи хаалганд тулж ирсэн. Хаалга. Зана зэр байна. Дөө санал чи өвчнөдөө өстэй. Зануазраа. Хатаас нь галтан башигч ирлээ. Өө юм уу будаагийн копи минь гараад ир. Танаа гаргаад өчгөө. Би зүгээр л наадгаж өстэй болгоно. Амлий. Яг болсон явдал. Тэгээ үүнээс болж халах монголчин улсад 18-р зууны ихээр шууд л орсон. Чин бол хажууд талын хазар хөдийгч бас эзэлсэн. За тэгээ зүүн гарын хаан тулстай цуг бах ганц л ус үлдлээ. Тэр бол Орос. Хоёулаа нийлээ чин улсыг балбий. Чи бүх ид хөрөнгө газар нутгийг аав. Чи яах юм? Надад зам базар л хангалттай. Чи урахгүй шүү дээ. Урахгүй. 1689 онд чин улс Оростой нэрчгийн гэрээ байгуулсан. Энэ ерөнхийдөө 3 улс дайрамдаг газар нутгаа тогтоосон. Ерөнхийдөө зүүн гарын хаан тулс ганцаараа үлдсэн. Ийхүү 1755 оны хүртэл дээрээс Орос, харин доороос чин улсад зөвхөлсөөр чин улсад 1755 он хэд бүрэн эзлүүлж дууссан. Зүүн гарын хаан тулс ганцаар үлдэж баг хүчээ алдсаар эрх мэдлийн төлөө хөрсөлтөө ихсэн. Энэ нь ч нуруу унах шалтгаан болсон. Яг энэ үед Монголд амжилт олоогүй амар санаа манж руу явсан юм. Манжи хаанта намайг амар санаа гэдэг би хамаг Монголоо нэгтгэх мөрөөдөлтөөр антаа туслаач. Яасан ордон буцаж ирэх юм. Та надад туслана гэж өстэй. Тэгээ би туслаа өстэй. Чин улс өөрөө эзэлчлээ штэ. Тэгээ чин улсын дор Монгол нэгдсэн байгаа өстэй. Тийм л дээ. Ийхүү Монгол бэнч 200 жилийн түүх эхэллээ. Харин ямар байсан бэ гэвэл монголчууд гиз дөрөн амар амгал 200 жил болсон. Хинч боол идэр байгаагүй. Ялангуяа манчуудад.